За цаг бага учраас би сангийн сайдаас ганцхан зүйл асууя. За энэ улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийнхаа нөхөн олгорыг ер нь та хизээ өгч дуусах вэ? Энийг одоо шууд хариулмаар байна. Яг тэгэхээр манай одоо иргэд бол энийг үзэл сууж байгаа. За одоо нөө тодтолоор нэг миний мөнгө шийдэгдэх болов гэд. Тэгээ өнөөдөр хууль зүйн байнгын хороон дээр Алтан уяг дарга за бас асууж байна лээ. Сангийн яам хариулахдаа ер нь их буруу ойлголтуудыг нийгэмд өгсөн. Өөрөөр хэлбэл одоо ямар их мөнгө өгдгийг эн чинь одоо авах ёстой хүмүүс нь авдаг юм уу гэхээр сангийн яам үгүй ер нь харин хэтэрхий их мөнгө өгчөөд байгаа одоо нэг тавихгүй ч гэдэг ийм буруу ойлголтууд байна. Энэ 2018 онд энэ улсын их хурлаар хуулийн баталсан. Цаазаар авагдсан хүний арга гэрт 80 сая төгрөг, шоронд одоо ял идэлсэн хүмүүсийн үр хүүхдэд яг төрсөн одоо үр хүүхдэд 40 сая төгрөг гэдэг. За тэгээ би сая тоолж үзлээ. Энэ 76 гишүүний 40 нь энэ хуулийг баталсан байгаа. Тэгэхээр хууль байгаа үед бол бид нар тэрэнд өгнө өгөхгүй тийм олон юм ярих бол хэрэггүй. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд харин ямар өрөвдмөр хүмүүс та нар хамрагддаг гэж бодож байна. Аав ээж нь цаазлуулсан хис хэрэг энэ бүр олон жил одоо ингээд тэр үр хүүхдэд нь ингээд сэтгэл зүйн дарамтанд орсон, насаараа ажилгүй явцсан, эсэргүүний хүүхдгээд нэрлэгдсэн ийм хүмүүс байдаг. Одоо маш өндөр настай. Зарим хүмүүс нь нас барахаар л хүүхдүүд нь над руу уцтаад одоо гомдол мэдүүлдэг. Аав маань нас барахаас өмнө ястаа энэ мөнгөө л нөхөн олгороо харсаар байгаа л өглөө та нар ястаа өгсөнгүүгээд. Тэгэхээр энэ мөнгийг нь таавал уг нь төсвийн байнгын орон дарга байхдаа надад тодтолоор нэлээд хэдэн төгрөгийн суулгана гэж амлаж ирсэн. 5 тэрбум төгрөг өгтөл нэг 62 хүний л асуудал шийддэг байхгүй. Тэгэхээр энэ мөнгийг өгөөд хурдан энэ хүмүүсийг нөхөн олгорыг өгөөд дуусгаач. Хэлмэгдүүлчихээ цаазаар авчаад тодруулъя. За та бүхэн ойлголт бас л энэ дээр зөрж байна да. 2020 оны 12 сарын 31-ээр өргөдөл авах хугацааг тасалбар болгосон үнэ. За энэ өргөдөл авах хугацааг тасалбар болгоод тэрнээс хойш дахиж нэг ч өргөдөл аваагүй байгаа. Одоо маш олон жил шүүхээр яваад энэ шүүхийн шийдвэр гаргуулчихсан байгаа 798 иргэд байна. Энийний нөхөн олгор 37.6 тэрбум. Тэгэхээр шүүхийн шийдвэр гаргуулсан хүмүүс чинь мөнгө авъя гэж өдөр шөнөгүй уцтаад байдаг. Манай журмаар яадаг вэ гэхээр хамгийн өндөр настайгаас эхлээд за шүүхийн шийдвэр хизээ гарснаа энэ хоёрын одоо нийлбэр зүйлээр бид нар энэ мөнгийг олгоод явдаг шилэн данстай. Тэгэхээр энэ 37.6 тэрбум төгрөгийг одоо өгөхгүй бол болохгүй байна. Энэ шүүхийн шийдвэр нь гарцсан мөнгө юм аа. Энэ хүмүүс чи өдөр шөнөгүй уцтаад одоо суулцаар л ордны гадаа ирж агсна гэд хэцүү байдгийг. Тэгэхээр энэ бол шийдвэр гарцсан мөнгийг би яриад байгаа шүү. Нэмж